За энэ 7 өнөخت DHS яамнаас IC-ийн баримтчилгааны тайлан мэдээг олон нийтэд мэдээллээ. За IC энэ санхүүгийн жилд бол нийтдээ 356 мянга орчим хүнийг албадан гаргасан гэдэг тайлан мэдээг нийтэллээ. 2025 оны 10 дугаар сарын 1-ээс 26 оны 7 сарын 11 хүртэл IC-ийн зүгээс 356 мянга 389 хүнийг Америкаас албадан гаргасан тухай мэдээлж байна. За энэ тоог тооцож үзвэл өдөрт дунджаар одоо 1255 орчим хүн одоо албадан гаргасан гэдэг ийм тоог гаргаж болохоор байна. За энд бол deportation болон removal гэсэн ойлголтыг бас анхаарах, ойлгож ялгаж содгох хэрэгтэй болж байгаа. За дээд үрдсэн нийт тоонд бол цаашлалын шүүхийн шийдвэрийн дагуу албадан гаргасан хүмүүсээс гадна мөн хил дээр болон бусад журмаар буцаасан зарим тохиолдол багтаж байгаа. За тиймээс дээрх бүх тоо бол үндсэндээ Америкт амьдарч байсан хүмүүсийг баривчлан албадан гаргасан гэж ойлгоход өрөөсгөл байнамаа. За 7 дугаар сарын тайлан гарах үед IC-ийн саатуулах төвүүдэд нийт 65765 хүн хоригдож байгаа тухай ийм тайлан байна. За эдгээрээс 39 мянга орчим буюу 60 орчим хувнод эрүүгийн хүн гэмт хэрэгтэн гэсэн мэдээллийг төрийн байгууллагын зүгээс хийж байгаа боловч за энэ тоонд бол үндсэндээ эрүүгийн хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй шүүхийн шатанд явагдаж байгаа хүмүүс байгаа тухай хэвлүүдээр бас мэдээлж байгаамаа. Өөрөөр хэлбэл засгийн газраас суталчилж байгаа энэхүү ял шийтгэлтэй гэх хүмүүсийн тоон хэрэгтэй татагдсан боловч гэм буруутай шүүхээс тогтоогдоогүй хүмүүсийн тоог оруулан тооцсон гэдгийг хуульчид хэлж байна. За мэдээллийг дүн шинжилгээ хийсэн зарим миксологийн мэдээлснээр нийт тооны 46 мянга орчим буюу нийт 70% нь эрүүгийн ял шийтгэлгүй хүмүүс байсан тухай. Тэдгээрийн зарим нь бол хэрэг нь шалгагдаж байгаа, шүүхтэр байгаа. За ингээд үлдсэн хэсэг нь зөвхөн бичиг баримтын зөрчилтэй хүмүүс байсан гэдгийг онцолж байгаамаа. За харин өнгөрөх 6 дугаар сард IS болон хил хамгаалах албаны саатуулах системд нийт 43 мянга орчим хүн саатуулагдж байсан тухай ийм мэдээ байна. За эдгээрээс 39,563 нь бол IS-ийн баримтчилгаа. Харин 3,575 орчим тохиолдолд бол хил хамгаалах албанаас хил дээр саатуулсан хүмүүс байгаа тухай ийм мэдээ байна. За ийхүү 7 сарын хувьд 2026 оны төсвийн жилд одоогоор хамгийн өндөр баримтчилгаа явагдсан ийм сар болж байна. Харин оны үлдэж байгаа саруудад үүнээс ч өндөр тоо гарахыг үүсэхгүй байнамаа. Ашиглахад хэлбэр автомат хяналтын самбартай цахилгаан зарцуулдаг орчин үеийн олон шатлалт Ковей ус цэвэршүүлэгч нь тоосонцор, лаг шавар, хүнд металл, биологийн болон химийн бохирдлыг устгаж, элдв үнэрийг арилгаж, усыг сэнгэнсэн амттай цэвэр болгодог эрүүл мэндийн шидэд төхөөрөмж юм. Манайхан толон төхөөрөмжөө төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдаалахаас гадна түрээсийн үйлчлэгээ үзүүлж, угсралт, суйрлуулалтыг үнэн төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Ковей Purifier. Мэдээний төгсгөлд сонирхолтой 2 товч мэдээ байна. За энэ бол Америкийн нэгдсэн улс байгуулагдсны 250 жилийн ог тохиолдуулан Америкийн зоосны үйлдвэрээс ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг бүхий $1 дусгалын зоос үйлдвэрлэж эхэлсэн байна. За Трампын хөрөг бүхий энэхүү зоосыг бол 2026 оны буюу энэ оны намар худалдаа гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна. За энэхүү автомобиль $1 дусгалын зоос гаргаж байгаатай холбоотойгоор Америкт алпааж байгаа ерөнхийлөгчийн хөргийг зоосон дээр байршуулах нь хуульд нийцэг хэсэг маргаан бол дэгдэж байгаа. Харин сангийн яамны зүгээс ийм зоос гаргах эрх нь бол хуулиар чөлөөтэй олгогдсон тухай тайлбарлаж байна. За мөн үүнтэй холбоотой бас нэг мэдээ бол нийгмийн хамгааллын яамнаас 26 оны 7 сарын 2-оос 12 сарын 31-ний хооронд Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдүүдэд Freedom 250 гэсэн логотой дурсгалын Social Security card олгож эхэлсэн тухай мэдээ байна. За энэ карт нь бол мэдээж энгийн Social Security cardтай адил хүчинтэй. За ялгаа нь бол картын нүүрэн дээр Америкийн 250 жилийн ойд зориулсан
Freedom 250 гэсэн лого одоо хэвлсэн. За дурсгалын зориулалттай зөвхөн одоо заасан хугацаанд хэвлэхээр төлөвлөсөн байна. За гэвч дээрх хугацаанд төрсэн одоо хүүхэд бүрд автоматар ийм одоо тусгай картыг бол олгохгүй юм байна. За шинэ хүүхдийн эцэг эх нь одоо төрөх эмнэлэг дээр тусгайлсан одоо зөвшөөрөлд гараа үсэг зурснаар одоо иймхүү тусгайлын зориулалттай Social Security картыг авах боломжтой юм байна. За харин энэхүү тусгайлын картыг алдаж гэгдүүлсэн нөхөж авах, нэр солих зэрэг нөхцөлд тусгай картыг дахиж олгох боломжгүй байна. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ. За ийхүү 2026 оны 2 дугаар хагаст Америкийн хөрсөн дээр төрсэн хүүхдүүд Америкийн эзэн улсын 250 жилийн ойд зориулсан дурсгалын Social Security card авах боломжтой болсон тухай сонин мэдээ байна. 7 хоногийн том мэдээ өргөлөө анхаалаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрөөрэй. Дараагийн мэдээгээр хүрдэхгүй болъё.